Facebook-ийнхаа хуваар дээр оруулах гэсэн чинь утаснасаа яаж оруулахаа мэдтгүү. Шууд эндээс лайв хийчлээ. За хүмүүс орж ирэхийг хүлээжээ. Энэ лайв маань ямар учиртай вэ гэхлээр 11 сарын 14-нд болох хайр харилцаа сэтгэл засалтай холбоотой асуултад хариулах зорилготой. За сайн уу болрооч. Бахад болроо орж ирсэн байна. Од гэрэл орж ирсэн байна. За баярлаа. Өглөө кофе уугаа. Анх удаага утаснаас лайв хийгээд орж ирж нөгөө яаж тохирхоог нь гэдгийг сайн мэдэхгүй жоох удажлаа. Сайн уу? За баярлаа. За асуулт байвал та бүхэн ирүүлээрэй. Магадгүй сэтгэл засал гэж юу вэ? Marisa орж ирсэн байна. Hi Marisa. I'm practicing this Facebook live thing. За манай өөр хүмүүс орж ирэх хэвээр. Хаана? Монголд нэлээд хүүтэн байна уу? Marisa hi гинэ. За хөө. Уг нь тэр лайв дээр шеэр хий гэж утсан болсонгүй. За яг дараа нь хэдүүл ашиглаж. Ерөнхийдөө яагаад хайр харилцаа гэдэг сэдвийг Монголд сонгоод сэтгэл засал хийх сонирхол одоо төрсөн бэ гэхлээр маш олон хүмүүс харилцааны асуудалтай. Тэгээд тэрийгээ засаж бас мэдэхгүй юунаас болоод байгаа шалтгаанаа мэдэхгүй нэг лүгээ буруугаж ихэд л тэгээд яваад байгаа юм л да. Гэр бүлийн аз жаргал харилцааны одоо эрүүл байдал чинь хүний эрүүл мэндэд асар чухал шүү дээ. Одоо well being гэдэг. Гэтэл тэрийг ойлгохгүйгээр яах вэ? Бие биенлэгээ буруугаж ихэд энэ хүн өөрчлөгдчих юм бол би одоо миний гэр бүл аз жаргалтай болох гээд байна гэх мэтчлэнгээр гол гомдол ингэж яваад байдаг тий. Гэтэл эрэгтэй эмэгтэй хүмүүс шал ондоо ялгаатай. Тэрийг нэгдүгээрт мэдэхгүй байгаа. Хоёрдугаарт гэх юм бол хүмүүс ямар хүн татагдаж хүнтээс суудаг вэ, татагдаад байдаг вэ гэхлээр өөрийнхөө танил буюу аав ээжтэйгээ өстэй хүнтээс суудаг. За жишээлбэл би аавтайгаа асуудалтай эмэгтэй хүн байж болно л да. Аав маань ингээд надад асар их ширүүн ханддаг байсан. Магадгүй ингээд загнадаг байсан. Миний үзэл бодлыг сонирхдаггүй байсан. Намайг айгүйх контрол буюу хяналтандаа байлгадаг байсан бол би тийм ширүүн дөрөө эрэгтэй хүн татагдана гэсэн үг том болоод. За тэгээд айтайхан зөөлөн ханддаг за таныг хайрлах, халамжлах тийм төрлийн хүн татагдахгүй гэсэн үг. Яагаад ингэж татагддаг вэ гэхээр өөрөөр хэлбэл тэр хүүхэд насандаа авсан гол асуудлууд байгаа штэ. Одоо аавтайгаа одоо бий болгосон аавтайгаа харилцааныхаа асуудлыг одоогийн нөхрөөрөө ч юм уу эхнэрээрээ дамжуулж засгаад байгаа гэсэн. Тийм учраас яг тийм аавтайгаа ээжтэйгээ төстэй хүмүүс төр очиж татагддаг байгаад байгаа. За тэгээд татагдаад яадаг вэ гэхлээр татагдаад ингээд хамт амьдрнаа те эхлээд нэг романтик хайранд их сайхан аз жаргалтай байна. Тэгээд романтик хайр чинь 2 жил болол дуусна шүү дээ. Романтик хайрыг ерөнхийдөө сэтгэл зүй өвчин гэж нэрлээд байдаг. Тэгээд романтик хайр дууссаны дараа power struggle буюу хоорондоо ойлголцож тэр нэг хүчний тэнцүү одоо бие биенийхээ эмгтэй эрэгтэй энэ яан те арга эв энэ хоёр нийлэх нэг тийм үе шат явагдана л да. Тэр дунд юу гарч ирэх вэ гэхлээр зөндөө олон маргалдаан, сөргөлдөөн, хэрүүл уруул, бие бинийгээ үл ойлголцох гомдох асуудлууд гарч ирнэ. Тэгээ энийгээ даван туулж чадахгүй бол хосууд хоёр тишээ сална. Хэрвээ даван туулж чадах юм бол mature хайр буюу жинхэнэ хайр аз жаргал одоо жинхэнэ хайр дээр очдог байгаа. Тэгэхээр таны хувьд жинхэнэ хайр гэж юу вэ гэж гайхчихж магадгүй. Тэгвэл өөрийнхөө бодлыг бас хуваалцаарай гэж хэлмээр байна. Жинхэнэ хайр гэдэг нь болохоор ерөөсөө л нөхцөл тавилгүйгээр бие бинийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлээд байгаа.
Гэтэ тэрнээс өмнө жинхэнэ хайрт хүрэхийн тулд яах нь 2 үе шатыг амжилттай даван туулах хэрэгтэй. Миний бодлоор бол Монголд романтик хайр дуусангууд 2 жилийн дараа бүх зүйл дууслаа гэж үзээд байх шиг байгаа. Гэтэл романтик хайр бол зүгээр дахиад хэлэхэд сэтгэл зүйн тийм өөрийнхөө дотоод хоосон байдлыг хайраар одоо тий хий хоосон illusion буюу хий хоосон тэр дэмирлэр нөхөх гээд байгаа нэг л арга хэлбэр гэсэн үг. Гэхдээ романтик хайр чинь мэдээж байх хэвээр. Гэтэ үүнийг яах нь зөв өнцгөөс нь олж харах хэвээр. Романтик хайр бол одоо mature жинхэнэ хайр юм а гэж бодож болохгүй байх нэ. За тэгээд буцаад эргээд орох юм бол жоохон байхдаа одоо 8 наснаас авсан ялангуяа итгэл үнэмшил. За тэгээд 8 наснаас өмнө аав ээж чинь хоорондоо яаж харилцдаг байсан гэдэг бол ээж чинь бас хэрэг 2 наснаас өмнө ялангуяа ээж чинь хэр их анхаарал хандуулж хайрладаг байсан бэ гэх мэтчлэн эдгээр зүйлсүүд бол таны хайрын харилцаа, эрэгтэй хүнтэй харилцах харилцаа, эмэгтэй хүнтэй харилцах харилцаа, цаашлал гэр бүлийн ямар харилцааг тогтоох вэ гэдэг гол суурийг тавьждаг. За жишээ нь юу байж болох вэ гэхээр яг түрүүний хэлсэнчлэн аавтайгаа асуудалтай, аав нь хизээж нөгөө хайр халамжаа илэрхийлж байгаагүй бол тийм төрлийн хүйтэн төрлийн тийм эрэгтэй хүнд очиод татагдчихна. Тэгээд одоогийн байгаа харилцаан дээрээ засгаад нөгөө эрэгтэй хүнээ засгаад л өдөр шөнөгүй. За би энэ эрэгтэй хүнийг уг нь жоохон ийм юм байна. Гэхдээ би амар татагдаад байна. Суучи. Тэгээд суучхаараа одоо ингээд засчих юм чинь ингээд. Гэтэл хинч хэнийг өөрчилж чадахгүй. Ямар ч мундаг мэрэгжилтэй мундаг хүн байлаа гэд за чи өөрөө бас гайхалтай одоо гэдгийг те аль хэдийн нөлөөлөх чадвартай байлаа гэд яг нь хинэгч өөрчилж чадахгүй. Та хинэгч өөрчилж чадахгүй гэдгийг дээр аюулсаа хатууд зогсох хэрэгтэй. Өөрчлөлт хизээ эхлэх вэ гэхлээр тухайн хүн шийдвэрээ гаргасан тохиолдолд эхний алхмаа хийсэн тохиолдолд өөрчлөлт аяндаа эхэлдэг. Хүн өөрийгөө л өөрчлөх чадамжтай. Тэгээд бага байхдаа авсан тэр харилцааны асуудлаа одоогийн харилцаагаараа дамжуул засах гэдэг байна шүү дээ. Тэхийн тулд нөгөө эрэгтэй хүнээ өөрчлөхгүй, нөгөө эмэгтэй хүнээ өөрчлөхгүй. Тэгээд өөрөөсөө бүх анхаарлаа холдуулаад хинч хэнийг ч өөрчилж чадахгүй учраас байнга сэтгэлээр унаал гутраал тий ингээд яваад байдаг. За тэгэхээр хоёрт нь бас нэг зүйл болохоор бас нэг суур ихтгэл үнэмшил зөндөө олон суур ихтгэл үнэмшлүүд бий болно. Хүн болгоны хувьд өөр өөр байгаа. Тэгэхээр бас нэг суур ихтгэл үнэмшил юу байдаг вэ гэхлээр одоо магадгүй жоохон байхад нь аав ээж нь салчихсан ч юм уу те түүнийг болохоор хүмүүс хүүхдүүд юу гэж боддог гэхээр манай аав ээж хоёр бол төгс надаас болоод салчлаа. Би муу хүүхэд юм байна. Би болохгүй учраас угаасаа энэ амьдрал нь бүтэхгүй байгаа мэн гэд шууд хүүхэд явах нь жоохон байхасаа өөрийгөө буруутгаад эхэлчихдэг. Тэгээд том болоод юу гэж боддог гэхлээр би сайхан хайртай уулзах ирэхгүй. Love is not available to me буюу хайр миний амьдралд угаасаа жоохон байхад ч байгаагүй, одоо ч байх ирэхгүй гэд хин нэгэн чин сэтгэлээсээ хайрлах гад хамт амьдрах гад хэлэнгүүд итгэж чадахгүй байгаад байдаг. Тэгээд яах нь love is not available гэж бодчихлоор одоо мөнгө хизээч миний амьдралд байгаагүй, хизээч миний амьдралд одоо бүрэн дүрэн хангалттай байгаагүй учраас угаас байхгүй гэд итгэчих юм бол хичнээн мөнгө олох гэж хичээгээд байгаа ч гэсэн тэр нь ингээд олдохгүй татагдахгүй байх нь шүү дээ. Яг түүнтэй адилхан хайрыг яг тэгээд итгэждэг гэсэн. Жохон байхад нь аав ээж нь хайр халамж үзүүлж байгаагүй, хоорондоо бие бинийгээ хайрлаж байгаагаа харуулж байгаагүй, дандаа тийм хүйтэн хүндий хэрүүлийн байдалтай байдаг байсан бол яах нь том болохлоороо хайр надад ирэхгүй гэж боддог байх нь. Тэгээд тийм учраас магадгүй заавал хайрлахгүй, өөрийг нь хайрлахгүй гомдоох одоо хайр өгөх чадамжгүй тийм эрэгтэй хүн л татагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр хайр өгөх чадамжгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Хайр өгөх чадамжгүй эмэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр дахиад л яах нь хүүхэд насандаа аав ээж нь жинхэнэ тэр хайрыг мэдрүүлж байгаагүй бол түүнийг надад байхгүй гэд итгэждэг гэсэн үг. За тэгэхээр асуулт байвал та бүхэн илгээгээрэй. За өөр хайр одоо харилцаатай холбоотой ямар асуудлууд тулгардаг вэ? Тэр тухайгаа бас ирүүлээрэй гэж хэлмээр байна. За түүнчлэн энэ сэтгэл засал гэж яриад байгаа зүйл маань
therapy буюу одоо нэг талаар монголоор бол яг эмчилгээ гэсэн үг. Тэгээд энэ эмчилгээ гэж буухлаар монгол хэлэн дээр буулгахлаар нэг л болохгүй байгаад байгаа учраас сэтгэл засал гэж нэрлэдэг байгаа. Тэгээ би нэг лайвд нэг ярилцлаганд орж исэн чинь би ингээд найзтайгаа зүгээр сайхан уулзаад ярилцчихлаар миний ингээд сэтгэл онгоогоо сайхан болчихдээ штэ. Тэгээ наадах чинь сэтгэл засал биш юм биш үү гэд. Гэтэл эн чинь мэрэгжлийн үйлчилгээ шүү дээ. Юу зүгээр нэг найзтайгаа уулзаа сайхан болчлоо гэдэг бол одоо тийм зүйлтэй бол зөөрлөж болохгүй гэсэн үг. Тэгээд энэ сэтгэл засал маань rapid transformational therapy буюу уламжлалт сэтгэл зүйн үйлчилгээнээс ондоо. Тэрний үг гэхээр зөндөө олон төрлийн шилдэг аргууд багтсан байгаа. Тэгээд аль болох хурдан хугацаанд таныг асуудлаасаа гарах өөрчлөлтөд туслах зорилготой. Ард нь одоо тарих судлалын шинжилгээ ухаан, за сэтгэл судлалын ухааны арга хэрэгслүүд одоо neuro linguistic programming гэж яриад байгаа. Тэрийг би бас сайн мэдгүй. Монгол хэл дээр юу гэж орчуулахыг тэр бас орсон байгаа. Cognitive behavioral therapy буюу хүний яг mindтай ажилдаг тэр сэтгэл зүйн үйлчилгээний аргууд багтсан байгаа. За дээрэс нь хамгийн чухал нь hypnotherapy буюу гипноз засал байгаа. Монголд болохоор гипноз заслын тухай маш ташуу ойлголттой шүү дээ. Нэг ховсдох гэд нэрлэлсэн тий. Гэтэл энэ нь юу вэ гэхээр зүгээр л таны мэдрэлийн системийг ингээд амраах замаар өөрийнхөө тэр тусгай олж авсан өөрийн чинь мэдээллийн санд ороход тусалж байгаа л гэсэн үг. Хүний ингээд мэдрэлийн систем буюу одоо майнд нь байнга ингээд ажиллаад байгаа тохиолдолд яг одоо чухал өөрийнхөө тухай мэдээллүүдийг олж авч чаддаггүй гэсэн. Майнд бол нэг бол өнгөрсөн, нэг бол ирээдүйд амьдарч байдаг буюу таны бодол санаа, оюун санаа, бодоод байгаа зүйлсүүд чинь нэг бол яг нь ирээдүйн тухай бодлууд, нэг бол өнгөрсний тухай бодлууд л байгаа. Тэгээ 80-аас 90% нэг юм байдаг. Хүн 30 минутанд 35-аас 48 бодол төрнө. Тэрний ихэнх нь яг нь өнгөрсөн буюу ирээдүйд байдаг. Тэгээд өнгөрсөн буюу ирээдүгээ тухай ингэж бодцоор байгаад байгаа учраас өнөөдрийн асуудал шийдэхдэггүй байгаад байгаа. Тийм учраас өөрийнхөө тэр майндаас одоо тэр бодол санаанаас өөрийнхөө хүчийг олж одоо бодол санаагаа удирдах сураад ингэснээрээ бодол санаагаа удирдах сураад өөрийгөө удирдах сурснараа яах нь өнөөдрийнхөө яг одоо байгаа асуудлаа шийдэхэд туслах гэдэг. Энэ hypnotherapy одоо гипноз засалчин болохоор сэтгэл зүйн psychotherapy буюу сэтгэл судлал сэтгэл зүйн дэмжлэгээс аль өмнө нь үүссэн хэдэн мянган жилийн түүхтэй. За тэгээд таны мэдрэлийн сэтэг ингээд унтаа байдалд оруулаад буюу арай амраагаад гэхлээр энэ зөв юм уу буруу юм уу яагаад ингэж бодсон юм бол надад яагаад ийм мэдрэмж төрсөн юм бол энэ нэг л одоо юу гэдгийг энэ асуудал хэний буруу зөрүү гэж бодож элдв юм шаналхгүйгээр яах нь тэр бодлоодоо орхиод миний дотор ямар мэдээлэл байна вэ? Би энэ үйл явдалтай холбоотой юу гэж бодсон юм бэ гэл өмнөх бүр дурсамж руугаа очих одоо боломж бүрддэг гэсэн үг. Зарим хүмүүс бол ихэн эвлээд байгаа үедээ очдог. За past life regression буюу бүр өмнөх амьдралынхаа өмнө нь амьдарч байсан үе рүүгээ ч очих боломжтой. Зарим хүмүүс бол одоо өнгөрсөн 7 хоногт би нэг эрэгтэй хүн дээр засал хийсэн. Тэгсэн чинь надад би 8 наснаас өмнөх юм огт сандаггүй. Тэгэхээр би 8 наснаас өмнөх юм би бол сандаггүй учраас яг энэ сэтгэл заслаар тайлж мэдэж чадна. Одоо юу гэдгийг очиж чадна гэж би бодохгүй энэ дурсамжаа сэргийж чадна гэж бодохгүй байна гэж хэлж ирсэн. Гэтэл юу байсан бэ гэхлээр заслын үеэр 3-аас 4 настай үе дээр очиж ирсэн. Тэгээд тэр дурсамжин дээр бас мэдээж харилцааны асуудалтай байсан их нэртэйгээ. Тэгээд тэр дурсамж дээр юу гарч ирсэн бэ гэхлээр аав нь ингээ шүн орхиод явж байгаа 3-аас 4 настай хүүхдээ гэрт нь үлдээгээд орхиод явж байгаа тийм дурсамж гарч ирж байгаа. Үүнээс үүдээд намайг хинч чин сэтгэлээсээ хайрлахгүй юм байна штэ. Миний аав хүртэл намайг орхиод явчихж байгаа юм байна. Би одоо ингээд харанхуй шүн гэртээ аюултай байдалд очлоо тий. Аюултай байдалд орлоо. Би бол одоо ингээд асуудал өсөд гав ганцаар юм байна. Намайг дэмжих хинч байхгүй гэдэг тийм суур ихтгэлэмжлийг 3 наснда олоод авчихсан байх нь штэ. Тэгээд тэрнээсээ болоод том болоод харилцаанд орж байгаа юм л да. Тэгээд
яг өсвөр насндаа нэг охинд хайртай болоод хамт нэлээд одоо удаан жил үерхсэн. Үерхөх явцдаа харилцаа нь бүтээгүй шалтгаан нь гэх юм бол дандаа хайрыг хайж байсан тий. Нөгөө охиноороо хайрлуулах гал хайр нэхэд л халамж нэхэд л элдв янзын үйлдэлүүд гаргаад л намайг хайрлаач гэл энэ нь бага байхдаа эцэг гэхээсээ авч чадаагүй хайраа нөгөө хажуудах хүнээсээ тий найз охиноосоо эхнэрээсээ за тэгээд нөхрөөсөө ингээд авах гад оролдоод байдаг гэсэн үг. Тэгэхээр хинч хэнийг бүрэн дүүрэн халамжилж хайрлаж чадахгүй. Зөвхөн таал өөрийгөө хайрлаж чадна. Тэгэхээр энэ сэтгэл заслаар бол таныг өөрийгөө хайрлах алхмыг эхлүүлэх зорилготой байгаа. Хэрвээ англи хэлээр зөндөө их юм уншдаг бол одоо сүүлийн үеийн бүх зүйлс ялангуяа энэ харилцаатай холбоотой ном зохиол юмнууд бүгд хайрын тухай одоо өөрийгөө хайрлах тухай болсон шүү дээ. Өөрийгөө хайрлах гэдэг чинь би гэдэг үзэл бол биш. Би яг өөрийгөө халамжлах, хайрлах тэр бага байхдаа авч чадаагүй хайраа өөртөө өгөх. Тэгснээс нөхрөөрөө дамжуулж надад хайр өгөө. Чи намайг огт халамжлахгүй байна гэд дандаа анхаарал халамж хүсээд байвал асар их хэцүүтэй. Тэгтэл хүний амьдрал чи ганцхан нэг хүнийг хайрлаж халамжилж нэг хүнд л таалагдаж амьдрах тухай асуудал биш шүү дээ. Тэгэхээр гих мэдчлэн иймэрхүү суур ихтгэл үнэмшлүүдийг засах, суур ихтгэл үнэмшлүүдийг өөрчлөх зорилготой мэдээж групп сэтгэл засал учраас би хүн болгонтой тулж ажиллаж чадахгүй чиглүүлнэ. Тэрнээс өмнө би одоо групп сэтгэл засалд хамрагдахаар шийдсэн хүмүүстэй зориулаад 45 минутын харилцааны сургалт орно. За тэгээ 2 удаагийн лайв заавар өгнө. Тэгээд тэр зааврынхаа дараа зааврынхаа дараа яах нь сэтгэл заслаа хийх нэ. Өөр өдөрт 14-ний өдөр байгаа шүү дээ. За, өөр асуудал байна уу? За, болраагч өөрийгөө чийл өөрчилж чадна энэ чиний сонголт. Тэглгүй яах вэ? Хүний хамгийн том зовлон юунаас үүдээд байгаа гэхлээр одоо зовлон гэдэг нэг шашны холбогдолтой гарч ирээд байгаа шиг байна те. Хүний хамгийн том асуудал юунаас гарч ирж байгаа гэхлээр асуудлынхаа хариултыг бусдаас хайгаад байгаа л. Тэг гаднаас хайгаад байгаа л байгаа. За нэг сайхан юм аваад өмсчүүл тэгээд сайхан хантай болчих юм бол тий баян нөхөртэй болчих юм бол ингээд хайгаад идэг байна шүү дээ. Гэтэл тэр нь ерөөсөө чиний хүсэж байгаа зүйл биш. Яагаад бол чиний хүсэж байгаа зүйл чинь таны дотор байгаа. За тэгээд дотгошоо өнгийн өөртөөгөө ярилц өөрийгөө ойлго гэхлээр манай бид нар тийм чадамж сул миний хувьд бол одоо өчнөө эрэлхийлжээд зовжээж одоо өөрийнхөө дотоод ертөнцийг одоо л илүү ойлгож эхэлж байна. Тэгэхээр энэ бол амархан биш. Яагаад амархан биш вэ гэхлээр бидний default mode буюу одоо автомат өгөгдөл бол юу гэхлээр гаднаас буруутгах зүйл хайх. Тэгээд аав ээж одоо манай нийгэм чинь тийм маскулин буюу эр зоригийн нийгэм, эрэлхэг зориг тийм одоо эр шинжинд амгаалсан нийгэм учраас дандаа яах нь бие биентэйгээ тэмцэлдэх, өрсөлдөх, материалын зүйлсээр өөрийнхөө сэтгэл зүйг хангах, сэтгэл зүйн хэрэгцээг хангах гэж оролдох дандаа яах нь гадагшаа ингэж хэлсэн байгаад байгаа. Тэгээ ийм орчинд хэдэн мянган одоо бидний аав ээж тийм асуудалтай байсан, тэрнээс өмнөх аав ээж тийм асуудалтай байсан. Тэгээд одоо л бид нар яах нь асуудлыг өөрчилж бид нэр өөрөөсөө хайх хэрэгтэй байна, өөрчлөх хэрэгтэй байна гэж илүү хайж эхэлж байгаа. Тийм ийм их яг ингээд нөгөө дандаа гаднаас хайдаг, асуудлыг дандаа бусдаас бурууг хайдаг, тотгошоо өнгөх тийм чадамж сул нийгэмд бид нар өссөн учраас бас тийм байдлыг харж өссөн учраас угаасаа энийг даван туулах, тотгошоо өнгөх өөрийгөө ойлгоно гэдэг асар хэцүү. Тэгээд дээрэс нь нийгмийн өдөр тутмын стресс бас нөлөөлж байгаа шүү дээ. Өглөө босоод машин зам төвчрээл те. Тэгэл өдөр шөнөгүй завгүй ажиллаад тэгээд авсан цалинч бас бага те. За дээрэс нь гэр бүлдээ очихгоо гэр бүл нь нэлээд хэрүүлтэй, маргаантай бас биеинтэйгээ ойлголцохгүй. Энэ бүх байдал чинь тэгэл дахиад л яах нь нөгөө цикл рүү хөтлөөд байгаа гэсэн үг.
За тэгэхээр танд хайр харилцаатай холбоотой ямар асуудал тулгарч байна вэ? Тэр тухайга надад илгээгээрэй. За мөн групп сэтгэл засалтай холбоотой асуулт байна уу? Асуултаа бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. За дахин хэлэхэд болохоор сэтгэл засал гэдэг байгаа боловч therapy буюу ерөнхийдөө сэтгэл зүйн эмчилгээ гэсэн үг. Яагаад сэтгэл зүйн сэтгэл засал гэж нэрлэдэг байгаа гэхэлэр Монголд тохирох үгийг нь би олохгүй байгаа учраас сэтгэл засал гэд нэрлэлцээ. Уг чанараараа бол яг хөө therapy гэсэн утгатай үг. За тэгээд өөр асуулт. За дахин хэлэхэд яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхэлэр харилцаа, гэр бүлийн харилцаа, хайр гэдэг бол одоо хүний амьдралд чухал. Яг л бид нар нийгмийн бүтээгдэхүүн бай, бид нэг нэгнгээр амьдарч чадахгүй. Тэр дундаа гэр бүлийн харилцааг сайхан авч явна гэдэг бол аз жаргалын бараг хувь хүний таны аз жаргалын бараг 50% нь тий. Мэдээж энэс гадна зорилттой, сайхан ажилтай өөрийн гэсэн мэдрэмж одоо нөгөө өөрийн гэсэн биегээ бий болгох учиртай. Гэхдээ энийгээ бий болгож чадахгүй байгаа. За магадгүй харилцаан дээр их асуудал гараад байгаа гол шалтгаан бол ерөөсөө л жоохон багт жавалж авсан ихтгэл үнэмшилтэй холбоотой. Тэгээд тэр ихтгэл үнэмшлээ өөрчилж чадах юм бол таны бодол дагаад өөрчлөгдөнө. Бодол дагаад өөрчлөгдөх юм бол сэтгэл хөдлөл чинь өөрчлөгдөнө. Мэдрэмж чинь өөрчлөгдөнө. Мэдрэмж өөрчлөгдөнгөө таны үйлдэл өөрчлөгдөнө. Үйлдэл өөрчлөгдөөд ирэнгүү таны зан дадал буюу байнга хийдэг тэр давтан хийдэг үйлдэлүүд чинь өөрчлөгдөөд тэгээд амьдралын үр дүн өөрчлөгдөв. Хүмүүс харахад ихэнхдээ өөрчлөлтөө юунаас хайгаад байдаг гэхээр ихтгэл үнэмшлээсээ хайхаасаа илүүгээр үйлдэлээсээ хайд. Үйлдэлэл өөрчлөх бол behavior өөрчлөх гэл ингээл үзээд байдаг те. Өглөө босдог болъё. За мэдээж өглөө босдог болох чухал. Гэхдээ одоо behavior өөрчлөн зам дадлаа өөрчлөн гэхлээр нэг тактикийн хэмжээнд энэ үйлдэлийг өөрчилчихье. Тэгвэл миний юу болох юм байна? Амьдралын үр дүн өөрчлөгдөх юм байна гэдэг. Мэдээж энэ болохоор асар хэцүү дээрээс нь урт удаан хугацааны хүчил сэтгэл шаардлагадна. Гол зүйл бол юу вэ гэхлээр хамгийн гол суурь тэр даал тухамсартайгаа ихтгэл үнэмшлийг бий болгох. Бидний амьдралын 95%-ыг даал тухамсар удирддаг. Даал тухамсар гэхлээр нөгөө шашны холбогдолтой нэг тийм хий хоос нэг сонин ухтгой юм шиг санагдаж байгаа байх. Энэ бол биш. Таны хүний тархичин 3 юм бүтцтэй байгаа штэ. Хамгийн ихнийх нь бол одоо рептилиан тархи буюу мөлхөгч тархи. Энэ тархи чинь таны бүх автомат одоо үйл ажиллагааг зохицуулж байгаа. Унтжаахт чинь хоол боловсруулах. За тэгээл бүхий л яах нь автомат цохилтолгоог зохицуулж идэг. Гол амьд үлдэх тэр цогтолгоог зохицуулж идэг тархи байх нь хамгийн анх үүссэн. Тэгээ хоёрт нь болохоор одоо манки сармөгчин тархич гэж нэрлэдэг. За энэ тархи нь болохоор сэтгэл хөдлөлийн тархи гэсэн үг. Сэтгэл хөдлөлийн тархи гэхлээр таны мэдрэмжийг зохицуулж идэг. За дээрэс нь энэ тархинд лимбик систем гэж байгаа. Тэр лимбик систем нь бүхий л яах нь дурсамжуудыг одоо та ингээд лайвд орж ирээд мэдээлэл сонсож байгаа энэ бүх дурсамжаас ахуулаад өмнөхөө амьдрал за тэгэл бүхий л дурсамжууд тэр лимбик систем дээр хадгалагддаг. Тэгэд энэ хоёр тархинд байгаа бичигдсэн мэдээллүүдийг чинь нийлүүлээд даал тухамсар гэж нэг ярьлаад байгаа. Тэгээд таны амьдралыг яах нь 95% удирддаг байх нь байна. За яг одоо ил ухамсараар бол 5-аас 10% удирдах чадамжтай байдаг байна. Тэгээ хүн нөгөө тархины чадамжаа бид нээх ёстой 10% л ашигладаг байна гэдэр гээд байгаа чинь үүнтэй холбоотой байх нь шүү дээ. Хэрвээ та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн тарих за тийм мөлхөгч тархинд болдог процессоо ойлгоод сэтгэл хөдлөлөө таниад ойлгоод уншаад за юунаас шалтгаалсан бэ гэдгийг мэдчих юм бол яах нь та өөрийнхөө зүүн совинг ашиглаж эхэлнэ. Зүүн совин мэдрэмжийг ашиглаад ирэнгүүт өөрөө хин нэгнээс асуухгүйгээр шийдвэр гаргаж сурна. Өөртөө ихтэй болж эхэлнэ. Ганцхан яах нь одоо рационал тархиныхаа мэдээллийг ашиглаад байх юм бол тэр маань тархиатаа та 10% л ашиглаж байгаа гэсэн үг. Өсрөөл 10%, хамгийн максимумд ашиглахад 10%. Харин сэтгэл хөдлөлийнхөө тархинд ямар мэдээлэл байгааг ойлгоод за сонсож бас гол чухал
тэр фактуудыг авч чадна гэдэг бол зүүн сонгоо сонсох, ойлгох одоо ойлгоход туслана гэсэн үг. Тэгэхээр яг би сэтгэл хөдлөлийг машины нөгөө хяналтын самбар байдаг шүү дээ. Хурд бензин хэр байгаа вэ гэдгийг хардаг. Хяналтын самбартаа зүүрлдэг. Хяналтын самбараа харахгүй бол яг хяналтын самбараа харж шийдвэр гаргаж харахгүй бол нөгөө машин маань хэдэн километрийн хурдтай яваад байгаа бензинтэй байгаа мó үгүй мó гэдэг нөгөө чухал амин үзүүлэлтүүдийг харж чадахгүй тий. Яг тэрнтэй адилхан сэтгэл хөдлөлөө сонсож ойлгож чадахгүй, мэдэрч чадахгүй, тэр чухал баримтуудыг харж чадахгүй. За дээрэс нь яг одоо юу мэдрэгдээд байна гэдгийг бид нэр тийм хэлэх, илэрхийлэх үг байдаг. Үг тэр үг хөгжөөг байгаа гэсэн Монгол нэг хөгжөөгөө. Зүгээр таагүй байгаад байна. Надад миний дургуй хүрээд байна. Одоо гэдгийг мэдгүй надад амар хэцүү байна л гэдэг. Гэтэл тэрний цаана өөр гайхалтай одоо үгнүүд байгаа. Тэ сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үгнүүд байгаа. Тэрийг илэрхийлэх хэлж гэсэн байхгүй байгаа даа шүү дээ. Ягаад энэ хэл илэрхийлэх үг хэллэг байхгүй байгаа даа гэхээр бид нар угаасаа хэдэн зуун жил угаасаа нөгөө за хэд тэрүүгээр найруул олохгүй гэж магадгүй. Хэдэн зуун жил энэ үгийг энэ талыг ашиглаж ирээгүй учраас угаасаа яг нь энэ хэллэг хөгжөөг байгаа. Одоо л баруунд бас хөгжиж байгаа. Тэгэхээр барууны нийгэм ч гэсэндээ маш их материалистик маскулин одоо энэ дэлхий чинь тэр чигээрээ хэдэн зуун мянган жил дайдчихсан юм хүний сэтгэл хөдлөл мэдрэмжийг ярих, тэ сонсох, илэрхийлэх байтугай тэрийг хүлээн зөвшөөрөх орчин нь бүрдээгүй байсан те. Одоо бол яг баруунд нэлийн бүрдэж эхэлж байна. Байгууллагууд, хувь хүмүүс, гэр бүлүүд тэр мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тухайд асар хурдтай суралцж байна, урагшилж байна. За энэ хэмжээгээрээ хүмүүсийн ухамсарт хэлж байгаа, ухамсарт хэлэх хэмжээгээрээ ганцхан миний эрх ашигт үйлчлэх шийдвэрийг гаргахаас илүүгээр яаж энэ олон хүмүүст үйлчлэх, энэ дэлхийд сайн сайхныг бүтээх шийдвэрийг гаргах вэ гэдэг тухай бизнесүүд одоо илүү ажил толгоогоо гашилгаж ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний энэ гэр бүлийн асуудал байгаад байгаа, харилцааны асуудал байгаад байгаа, хайрын асуудал байгаад байгаа чинь олон мянган жилийн түүхтэй. Тэгээд таны аав ээж тийм асуудалтай байсан уу? Байсан. Тэрнээс өмнөх аав ээж бүр их асуудалтай байсан. Хэрвээ та нар хэрвээ ном унших юм бол одоо 60 цагаан хойно гээл те тэр дээр үеийн түүхтэй холбоотой номыг унших юм бол за дээрээс нь магадгүй хамаатан садна харах юм бол маш их тийм ботож хүүхдүүд буюу аав ээжгүй өргөмөл хүүхдүүд айгүйх олон байдаг. Шалтгаан нь гэх юм бол яг уу эрэгтэй хүмүүс явж байгаа л одоо хөдөө явж байгаа л те нэг айл тоноол нэг охин жирэмслүүлждэг. Тэгээд тэрнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй тий. За нөгөөх нь ийм замраагүй амьдралтай учраас одоо нөгөө бэлгийн замын халдварт өвчин асрыг тарахад тэрнээсээ болоод хүүхдтэй болж чадахгүй тий. Хүүхдтэй болж чадахгүй болохоор хоёр хос нэлхээрээ айлын хүүхд гуйгаад өргөд авчдаг. Тэгээд дандаа яах нь тэр хүүхдийн эрх ашигыг биш дандаа өөрийнхөө эрх ашигыг бодож том хүмүүс тийм шийдвэр гаргадаг байсан байна шүү дээ. Тэгээд нөгөө өргүүлсэн, за магадгүй аав нь хорхоо явчихсан, ээж нь охоо явчихсан, жоохон байхтнаас ээж аав нас орчихсан одоо нийгэм хүнд байсан шүү дээ. Тийм хүүхдүүд том болохоор love is not available to me буюу хайр надад байх учиргүй юм байна. Би хайрыг жоохон байхтаа ч амсаагүй, хинж надад амсуулаагүй. Жинхэнэ хайртай хүмүүс мань намайг аав ээж мань намайг орхиод явцсан. Би ч юу нэг хинт ч хэрэггүй юм байна да гэдэг дандаа юм хувь хүний үн цэний үнэлэмжийн тухай асуудалтай. За тэгээд ийм асуудалтай учраас энэ нь харилцаан дээр илрээд би энэ эрэгтэй хүнтэй суучих юм бол энэ эмэгтэй хүнтэй суучих юм бол надад ад жаргал ирнэ гэж бодоод байдаг. Гэтэл өөрт байхгүй гэтэл ер нь бол амьдрал тийм биш те. Хин нэгэн ямар нэгэн зүйлээр өөрт байхгүй зүйлийг орлуулж чадахгүй. За түүнийг та дотроос л олж авах хэрэгтэй гэсэн үг. За гэх мэтчлэн ингээд нэлээд би яг нөгөө нийтлэх ёстой газараа нийтлж чадаагүй учраас хүмүүс бас бага орж ирж байгаа шиг байна. За мэдээж анхны учраас бас сайн мэдгүй байгаа байх. Тэгээ анх удаага утаснаас лайв гэж үзлээ бас болдгийм байна. Урд нь дандаа компьютераас хийгээд байсан байна. Тэгэхээр эрэгтэй хүний асуудал яг би та нарт хэрвээ өнөөдөр надаас нэг л за би яаж харилцаагаа засах вэ гэж нэг л асуултыг асууя гэх юм бол
эрэгтэй эмэгтэй хүн хоёр асар том ялгаатай. Эмэгтэй хүний тэр эрэгтэй хүний байгалийн өгдөл чинь яг үр удмаа аль болох үлдээгээд олон одоо үр удам үлдээ хөөхтэй болох тийм зорилготой байх нь шүү дээ. Эмэгтэй хүн бол яг илүү доместик төрлийн зорилготой байх нь. Тэгээд хэрвээ та эмэгтэй хүнтэй эрэгтэй хүнийг ойлгож тэгээд бас харилцаагаа нураахгүй байя гэж бодвол эрэгтэй хүний тухайд бол байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Чи өөрчлөгдөх шаардлагагүй. Тэгээд эрэгтэй хүний байгалийн өгдөл маскулин буюу эр зоригийн өгдөл чинь ерөөсөө баатар байх хүсэлтэй шүү дээ. Тэгэл танд баатар байх зорилготой буюу ингээл магтуулаад, хүндлүүлээл чиста айгүй мундаг байна. Ийм гоё юм хийгээд өчлөө штэ гэж жоохон юм хүртэл ингээл талархаад ангууд улам яах нь таны төлөө зүтгээд л байдаг. Хийж өгөхгүй л ингээл зүтгээд байдаг. Тэгээд эмэгтэй хүн нэг талаараа яагаад тэр одоо хэрэгцээг нь хангаж чадахгүй байдалд ордог вэ гэхэлэр өөрийнхөө дотроо сайн сайхныг олж харахаа болчихсон үедээ яах нь бусад бүх эргэн тойрныхоо бүх одоо хүмүүсээс муу мухайг хайж эхэлнэ. Тэр дундаа нөхрөөсөө хамгийн түрүүнд. Тэгэд нөхрийнхөө болохгүй байгаа зүйлийг хэлээл байнга муулаал тэгэл араас нь өглөөл чи намайг хайрлахгүй байна, чи намайг инглээ, чи надад гоё юм авч өгөхгүй байна гэл ингээл хамаг нөгөө өөрийнхөө дотоод сэтгэл зүйн асуудлаа нөхрөөрөө дамжуул шийдэх гэл ингээл юм нэхэд ах юм бол нөгөө хүн ч улмал холтно. Нөгөө эр зориг эрэлхэг тэр мэдрэмжээ авч чадахгүй арчаагүй тийм мэдрэмж төтлөгдөд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй хүний эр зоригийн мэдрэмж авах гээд байгаа шалтгаан гэх юм бол тэр тестостерон гэдэг гормоноос үүдэлтэй. Хэрвээ тэр тестостерон буюу тэр эр гормон нь сайн биш байгаад их юм бол хүн эрэгтэй хүн амархан доошоо унана, сэтгэл готор нь таныг хамгаалах эр зоригтой үйлдэл хийж чадхаа болно. Тэгээд эндээ гутрахаараа элдв юм донтдог. За мэдээж донтолт бол ганцхан гэр бүлийн харилцаанаас шаардахгүй. Энэ бол бүр дахиад бага байхад үүссэн байдаг. Гэхдээ эр хүн улам илүү дороотно буюу энэ би ч одоо хэрэггүй амьтан юм байна гэд тестостерон гэдэг тэр гормон багасаад ирэхлээрээ таныг хайрлах чадамжаа алдна гэсэн үг. Эмэгтэй хүн болохоор энэ одоо эстрожен гэдэг гормон байгаа шүү дээ. Тэгээ эмэгтэй хүн чинь эстрожен гэдэг гормон нь муудаад багасаад ирэхлээрээ яах вэ гэхээр өөрийгөө хайрлах чадамжгүй болно тий. Одоо хайр илэрхийлэх чадамжгүй байна гэсэн үг л дээ. Тэгээ эмэгтэйлэг тийм шинжээ алдаад эхэлнэ гэсэн үг. Тэгээ эмэгтэй хүний харилцаанаас хайдаг хэрэг эмэгтэй хүнийг илүү сайхан одоо хайрлж байгаагаа мэдрүүлье гэх юм бол эрэгтэй хүмүүс тэр сонсох хэрэгтэй. Мэдрэмжээ л илэрхийлэх гээд байгаа. Тэгээ юу болоод байгаагаа илэрхийлэх гээд байгаа. Ингэснээрээ яах нь илэрхийлээд сонсох хүмүүс нь сонсоод эрэгтэй хүмүүс нь ингээд анхаарал халамж аваад авах юм бол нөгөө эстрожен гэдэг гормон нэгсгэнэ шүү дээ. Тэр хэмжээгээр зүрх сэтгэл нь нэгдэж эхэлнэ гэсэн үг. Гэтэл эрэгтэй хүн бол хүн одоо би нөхөртөө ингээ очиод асуудал ярих юм бол нөгөө баатар гэдэг өөрийнхөө шинж тэмдгийг батлах гад хамгийн түрүү миний асуудлыг засах гэдэг тий. Одоо Джон Грегийн эмэгтэй хүмүүс Марсаас эрэгтэй хүмүүс юунаас ирсэн мэлээ гэдэг нэг орчуулсан ном байдаг шүү дээ. Тэрэндээ бол хамгийн түрүүнд эрэгтэй хүн би ингээд асуудлаа ярангуй шууд өөдөөс засгаад Mr. Fix It тий. Би яа чиний асуудлыг засах юм. Чи надад яг үйлдэл хийлээд өгч би засаатэ гэд сонсч чаддаггүй тий. Хэрэг эрэгтэй хүмүүс одоо ханаа хайрл нөхрөндөө ханаа хайрлж байгаагаа мэдрүүлье гэх юм сонсох хэрэгтэй. Гэтэл тэр сонсох чадамж нь эрэгтэй хүнд жоохон тааруу байдаг. За тэгээ сонсож чадахгүй өөрийг нь ойлгохгүй өдөржин болсон юм нөгөө эмэгтэй хүн яриа гэхлээр сонсохгүй болохоор харилцаанд чи намайг хайрлахгүй байна, халамжлахгүй байна гэдгийг харилцааны хамаг гол асуудал үүсэж байгаа юм л да. За эрэгтэй хүн болохоор буцаагаад чи намайг хүндлэхгүй байна, чи би ингэ зөндөөгөө юм хийгээд ахад намайг дандаа буруутгадаг, болохгүй байна л гэдэг. Ингээх тусам нөгөө эр зоригийнх нь гормон нь мууцаар агаад хүн бүр их ямар ч одоо үйлдэл хийхгүй гэцээ илээдээ шигтдэг тийм эрэгтэй хүн болчихно гэсэн үг. Угаасаа би юу ч хийсэн яах нь тэр таалагдахгүй юм чинь ингээд амьдрал буугаад өгчдөг байх нь шүү дээ. Тэгэхээр
гих мэтчлийн харилцааны зөндөө олон яах нь аргууд байгаа. Гэхдээ энийг эмэгтэй хүн хизээ нөхрөөсөө сайн сайхныг олж харах вэ гэхэлэр тэгээд Баатар мэт одоо нөгөө чи ямар мундаг юм бэ гэж магтаж чаддаг болох вэ гэхэлэр өөрөөсөө сайн сайхныг олж харж чаддаг болсон үед өөрийнхөө дотоод ертөнцийг асар сайн ойлгоод өдөр бүр талархаад би ямар одоо өөрийгөө хайрлаж чадсан үед нөхрөөсөө ч тэр гадаад байгаа хүмүүсээсээ илүү сайхныг олж харж чадна. Тэр сайн сайхныг өөрийнхөө дотроо сайн сайхныг олж авах уу, харах уу үгүй гэдэг чинь хувь хүний үнэлэмжийн асуудал байх нь шүү дээ. Тийм учраас би 2 ч удаа хувь хүний үнэлэмж үн цэний тухай сэтгэл засал хийсэн байгаа. Эрэгтэй хүн дахиад нөгөө дурдаад хэлэхэд болохоор би юу ярьж байгаа болтлоо. Тийм. Тэгэд хэрвээ өнөөдөр магадгүй лайвд орж ирсэн хүмүүсээс нэг л зүйлийг хэрэгжүүлээ гэх юм бол яг ингээд муудалцаад хоёулаа нэлээд дуу өндөр олчихсан, орилоход хашгирахад бэлэн бие энийг элдв янзаар хэлэхэд бэлэн тийм амар амтналаг шинжин гарч ирэхэд амтналаг шинжин гэдэг нь тэр нөгөө лимбик систем дээр байгаа сармагчин тарихтай холбоотой шүү. Тэгэхээр хүн болгоны дотор аратан амтналаг шинж байгаа. Нэг тийм цэвэр цэнцгэр төгс төгөлдөр бид нэр бүтээл биш. Тэгэхээр бидний дотор хизээл бол хизээ амиа хамгаалж ямар л бол ямар аргаар ямар ч үйлдэл хийхэд бэлэн тийм амтналаг тарих байгаа гэсэн үг. Тэр тарихаа удирдах бол бид нэр бүрэн сураагүй байгаа. Тэгэхээр тийм амтналаг шинж тарихч гэж байгаа мэдээж бидний дотор хайр гэж байгаа сайн сайхан зүйлж байгаа. За яг ингээ хашгирах гад ингээд эхлэнгүүд хашгирах гад те бараг ингээ хоёулаа нилээн буцалдсан байгаа үед бол яах вэ гэхээр тэр яриаг үргэлжлүүлэх хэрэггүй. Хамгийн түрүүнд магадгүй эрэгтэй хүн ч юм уу эмэгтэй хүн ч юм уу зайгаа аваад өөр өрөөнд очих ч юм уу чив чимээгүй болоод төр зур ингээд төр зур зогсолт хийх хэрэгтэй. Стоп те зогс. Яагаад зогсох хэрэгтэй вэ гэхээр та хоёрын хоёулын гिचэн тэр амиа хамгаалах юу ч хийхэд бэлэн тэр амтналаг тарих ажиллаж байгаа. За тэгээ хэсэг хугацаанд зогсох үед яах вэ гэхээр рационал тарих буюу одоо энэ хамгийн сүүлд хөгжсөн оюун ухаанд тарих чинь арай идэвхжиж эхэлнэ. Тэр амтналаг тэр сармагчин тарих бол яадаг гэхээр ямар нэгэн аюул тохиолдож гинэ үү? Чам руу хин нэгэн дайрах гэж гинэ үү? Би тэгвэл одоо чамайг хамгаалъя гэсэн байдалтай. Байнга яхна дайрахад, давшихад, цухтаахад, бие хамгаалахад бэлэн байдал байж байдаг. Хэрвээ дандаа л ингээл дайраал, давшаал, нэг бол цухтаагаал, нэг бол ингээд ямар ч үйлдэл хийхгүй болоод хэдэн өдөр чимээгүй болол ингээд яхам л харилцаа явахгүй шүү дээ. Тийм учраас тэр рационал тарих буюу оюун ухаан хамгийн сул дорой болож хамгийн чухал хамгийн сүүлд үүсэн тэр тарихыг идэвхжүүлэх хэрэгтэй. Тэрийг идэвхжүүлъя гэх юм бол төр зур зогсолт ав. Тэгээд бие дээрээ анхаарлаа авчирна гэдэг нь оюун санаанаасаа одоо майндасаа төр зур. Майнд бол яадаг гэхэлэр чи чам руу ингээ атаклаад чи нэг үйлдэл хийгээд чамайг ингэж хэлээд штэ гэдэг. Зөвхөн майндын гол зорилго бол таныг энэ дэлхийд айл болох яах нь урт удаан хугацаанд амьд байлгах. Энэ үйлдэлээ гүйцэтгэхийн тулд дандаа хаана аюул байна гэдгийг олж илэрхийлээд олж хараад тэг чи өөрийгөө хамгаал нэг бол дайт одоо нэг бол цогтаа гэдэг ингээд нөгөө fight flight freeze гэдэг респонсыг л хариу үйлдэлүүдийг л ингээд хийх гэдэг ингээд дайраад идэг. Харин та төр зогсолт хийгээд амьсгаа авах үед яадаг вэ гэхлээр тэр нөгөө оюун бодлосоо өөрийнхөө хүчийг буцаахан олж аваад зүр сэтгэл чинь ажиллаж эхлэхэд зүр сэтгэл чинь илүү нээлттэй болоход тусалж байгаа. Тэгээд хэсэг хугацаанд зай аваад өөрөө тайвшраад магадгүй тэмдэглэл хөтлөх юм уу, сайн найзтайгаа ярих юм уу, арай нэг тайвширсныхаа дараа нөгөө эрэгтэй хүн чинь одоо бас тайвширч өгөхгүй юу гэдгийг хараад түүний дараа тийм арай амархан байдлаар одоо амар тайван байдлаар асуудлыг ярилцах хэрэгтэй. Асуудлыг ярилцахдаа чи тэгээ үздэй, ингээ үздэй гэдэг чи гэдэг үгийг бас хэрэглэж болохгүй. Хэмэл нөгөө хүний тархинд ямар мэдээлэл хэрэглэх гэхээр одоо энэ хүн над руу дайрж байна гэдэг. Тэгээд дайрж байна гэдэг та мэдрэмжийг өгчих юм бол хүн
байгалийн инстинктээрээ 3 үйлдэл хийнэ. Нэг бол тантай дайтан муутна, нэг бол фриз буюу одоо юу ч үйлдэл хийхгүй чив чимээгөө болчихно. Нэг бол флайт буюу одоо гэрээсээ гараа авчдаг ч юм уу, цухтаадаг ч юм уу, те гараа авчдаг. Тэгэхээр харилцааны тухайд бол одоо ингээд маш олон зүйлсүүд ярьж болохоор байна. Зөндөө олон мундаг экспертүүд гайхалтай зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа. Та бүхэн өөрсдөө бас судлаад үзээрэй. Миний гол ажилдаг зүйл бол сэтгэл засал дээр гол ажилдаг зүйл юу гэхлээр эмэгтэйч бай, эрэгтэйч бай хүнд өөрийнхөө төр дотоод гоо сайхныг олж харах, өөрийнхөө үн цэнийг олж харахад тусалдаг. Тэгээд суур итгэл одоо жоохон байхдаа олж авсан хайрын тухай итгэл үнэмшлийг өөрчлөхөд тусалдаг гэсэн. Хэрвээ жоохон байхдаа хайр надад угаасаа байхгүй юм байна. Энэ дэлхийд хайр гэж байхгүй гэд love is not available. Хүмүүс сайхан хайртай учирдаг юм байна. Гэтэ би учирч чадахгүй даа гэд итгэчих юм бол итгэцэн байгаа бол том болоод өөрийг нь хайрлаж чадахгүй хүнтэй очиод нийлчихнэ. Тэгээд асар их зовлон одоо сэтгэл зүйн зовлон шаналлыг туулна. Тийм учраас би суур итгэл үнэмшлийн хувьд өөрчлөлт хийхэд тусалдаг байгаа. За харин 100% болохоор зэрэг нэг их хүрэх дурггүй. Яагаад тэгэхээр хүн суур итгэл үнэмшлийг өөрчилж өгсөн тохиолдолд өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгийгөөд өөрийгөө ойлгоод эхэлсэн тохиолдол төр хэрхэн гэдэг хэрхэн харилцаагаа удирдах уу, хэрхэн өөрийгөө илэрхийлэх үү, хэрхэн одоо тэр төр зогсолт хийх вэ гэдэг тэр арга замуудаа аяндаа өөрөө олоод авчдаг. Тэгэхээр амьдралын ихэнх хүмүүс одоо хэрхэн гэдэг хариултыг асар их хайдаг. Хэрхэн гэдэгт хариулт байхгүй. Хэрхэн гэдэг бол зүгээр л өөрийгөө шинж тэмдгийн төвшөнд өөрчлөх гээд байгаа. Шинж тэмдгийн төвшөнд буюу за одоо нүүрэн дээр батг гарчих юм бол тэр батхыг л яах нь ингээ шахаад л өөрчлөх гээд байдаг. Шахаад л тэ эдгэх гээд л үзээд байгаа болохоос биш цаад батг юунаас гарав тэ миний эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарч байгаа юм бол би ойрд ямар хоол идлээ миний бодис солилцоо ямар байгаа л гэдэг рүү өнгөхгүй байх нь штэ. Тэгэхээр ихэнх хүмүүс бол батхыг одоо нэг арсны төвшөнд имжлэх тухайд л бодоод байдаг. Ингэх юм бол зүгээр шинж тэмдгийн төвшөнд ажиллаад энэ тэнд ингээ шархны лент наагаад яваад байгаатай л адилхан гэж хэлмээр байна. За ингээд нэлээд олон харилцаа сэтгэл судлалын тухай ярьлаа. Хэрвээ сэтгэл засалтай холбоотой асуулт байвал та бүхэн илгээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд би маш бага төлбөр тавьсан. Энэ төлбөр маань 50,000 төгрөг байгаа. За хувь хүний ганцаарчлсан сэтгэл заслыг бол би Канадад $350 хийдэг. Юунд бол Монголд бол 350,000 төгрөгөөр хийж байгаа. Тэгэхээр ийм үнэтэй сэтгэл заслыг та 50,000 төгрөгөөр өөр дээрээ мэдэрч амсах гэж байна. За дээрэс нь энэ сэтгэл заслаас өмнө нэг удаагийн нэг цагийн хичээл орно. За тэгээд сэтгэл засалд яаж одоо оролцох вэ гэдэг гол заавруудыг өгөх байгаа. Тэгэхээр яагаад би энэ гүрүү сэтгэл заслыг Монголд сар болгон зохион байгуулж байгаа вэ гэхээр хүмүүс өөрийгөө таньж мэдэх хэрэгцээтэй байна. Тэгэхгүй бол нэг л тийм одоо нийгэм нэлийн ширүүн биш үү? Одоо мөнгөний ялангуяа мөнгө гэд бүгдээрээ нүдэн улаарад дайраад байгаа тий одоо дутуу байгаад байгаа нийгэмд чинь хүн зүрх сэтгэл рүүгээ өөрлөгөө өнгөөхөө мартчихад байгаа. Мэдээж энэ нь нийгмийн өөрчлөлт одоо орчин нөхцөлтэй мэдээж холбоотой. Гэтэ энэ нөхцөлд та өөрийгөө яаж сайхан удирдах, амьдралаа өөрчилж чадах вэ гэхээр зөвхөн өөрийнхөө дотор тэр гайхалтай том өөрчлөлтүүдийг авчирсны дараа л тэр сайхан амьдралаа бий болгоно. Таны бодит байдал гэж бий болгоод байгаа. Энэ бол бодит амьдрал юм а гэж бий болгоод бодоод байгаа тэр амьдрал чинь бодит амьдрал биш. Зөвхөн таны дотоод ертөнцийн тусгал. Бас нэг хатуу үгийг хэлэхэд жоохон хатуу сонсогдчихж магадгүй. Бас нэг үгийг хэлэхэд бол таны яг одоо хамт байгаа эрэгтэй хүн бол таны дотоод ертөнцийн тусгал. Та магадгүй өөртөө итгэлгүй сул дорой эрэгтэй хүнтэй бас их сэтгэлээр ундаг эрэгтэй хүнтэй хамт байгаа бол та өөрийгөө үнэлдэггүй гэсэн үг дотроо. За тэгээд таныг хайрлах чадамжгүй эрэгтэй хүнтэй хамт байгаад байгаа бол
та өөрөө дотроо өөрийгөө хайрлах чадамжгүй байгаа л гэсэн үг. За дээрэс нь тэгэхээр бидний бодод гэж бодоод байгаа бодод амьдрал бол яах нь хийх болсон одоо illusion буюу одоо бодит ертөнц бол биш гэсэн. Зөвхөн таны бодлын тусгал дотоод ертөнцийн тусгал байх нь байна. Тэгээд ийхүү та дотоод ертөнцийн дээр өөрчлөлт хийгээд ажиллаад эхлэнгүүд таны гадаад ертөнц андаа өөрчлөгдөнө. Дотоод ертөнцөө өөрчлөхгүйгээр суурь итгэл үнэмшлээ өөрчлөхгүйгээр гадаад ертөнцөө өөрчлөх гэж оролдох юм бол энэ тэндээс очиод янз янзын брендing хувцас өмсөжгүйгээл тэгэл энэ тэнд очиод тэр мундаг ингээл гадаад зүйлээр л өөрийгөө ингээл гоёх годлгүйгээд байгаа бол тэндээс л итгэл үнэмшлээ олж авах гээд байгаа бол үн цэнэ олж авах гээд байгаа бол та хизээж аз жаргалтай байж чадахгүй. Яг бол гадаад бүх зүйл өөрчлөгдөж байгаа. Гадна бий болцсон байгаа энэ бүх зүйл чинь хуурамч. Тэгэхээр жоохон шашны холбогдолтой сонсогдож магадгүй. Яагаад сүүлийн үед ерөнхийдөө би ингээд судалж тэ хүний сэтгэл зүй, тарих судлал, за тэгэл даалд ухамсар, итгэл үнэмшил тэгэл дээрэс нь өөр энэ одоо барууны сүүл гарч ирж байгаа шинжлэх ухааны хүнтэй холбоод хүний шинжлэх ухааны тухай юмнуудыг уншихлаар бүгд одоо яаж байгаа вэ гэхээр буцаад өрөндийн одоо шашин тэ буддизмын гол суурь хутгунлуул очиж байгаа. Тэгэхээр баг зэргийн буддизмын үг хэллэгч юм шиг сонио өгнөд гарч ирж магадгүй хэрвээ над руу сая хүн залглаа. Тэгэхээр өрөнд орн хоёр нийлж байна буюу одоо буддын шинжлэх ухаан, барууны энэ технологи, буддын шашин тэ буддын философи, барууны шинжлэх ухаантай нэгдээд ер нь бол баруунд нэлээд том хамсгалууд явагдаж байна. Тийм учраас бид нэр энэ өөрсдийнхөө уламжлал тэ тэгээд буддын яг ухааныг шашны төвшөнд биш, шашин гэхлээр одоо гэдгийг өдөр болгон зул байрна гэдэг юм үйлдэлийн төвшөнд болчдөг. Үйлдэлийн төвшөнд биш, харин цаад гүн ухааны төвшөнд судлах хэрэгтэй. За тэгээд мэдээж ийхүү өөрийгөө судлаад ойлгоод хэрэглэхлээр аяндаа таны тарих толгой чинь сэрээд юм сурахт ч амархан болно. Тэгээд тэр хэрэгтэй ур чадварууд чинь гэсэндээ хөгжөөд эхэлнэ гэсэн. За тэгэхээр би жоохон халаад өөр юм ярьчлаа. 45 минутын сэтгэл заслихтай холбоотой сургалтаараа болохоор би юу арах вэ гэхлээр мэдээж хүмүүсийн харилцаандаа бий болгодог одоо харилцааг хойш татдаг тэр гол суурь итгэл өмчлүүдийг хөндлөн. За энэ итгэл өмчлүүдээ хэрхэн даван туулах вэ гэдэг тухай ярин за олон үйлчлүүлэгчийнхээ жишээг мэдээж нэрийг дуртахгүйгээр хаанахын ямар хүн бэ гэдгийг дуртахгүйгээр би хуваалцах болно. Одоогор бол Америк, Канада, Монгол хүмүүстэй илүү ажиллаж байгаа. За тэгээд дээрэс нь хэрхэн гэдэг арга руу мэдээж зааж өгнө. За харилцаан дээрээ яаж нөхөртөө яаж шаардлага тавих вэ? Нөхрөө яаж хөдлөх вэ? Энэ да эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал ах шиг байгаа юм. Манай за тэгээд эрэгтэй хүмүүс бол одоо асуудлыг хөндөхгүй зүгээр чимээгүй хаяад буглаад яваад байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн дотор бол асар их асуудал. Яаж нэмэгтэй хүний өглөөд яншаад байдгийг болиулах үү те? Яаж би гэр орондоо жоохон амар тайван байх вэ гэж бодож байгаа. Тэгэхээр тэр тухайд бас зөвлөмжүүдийг өгнө. Тэгээд яг гол сэтгэл засал руугаа орно. Сэтгэл засал дээр бол юу байх вэ гэхлээр таны яг таныг тантай та өөрийнхөө хэрвээ зааврыг үнэхээр сайн дагаж чадах юм бол өөрийнхөө даалд ухамсардах тэр хайрын тухай, харилцааны тухай гол итгэл үнэмшлүүд дээр очиод тэгээд тухайн мөчт чинь засал хийх боломжийг олгох байгаа. Тэгэхээр энэ бүхэн бүгдээрээ багтаад 50,000 төгрөг. Яагаад ийм хямдхан байгаа вэ гэхлээр олон хүнд хүргэх за тэгээд дотоод ертөнц рүү өнгөх боломжийг үүсгэх зорилготой. За би өөрөө энэ сэтгэл заслын аргад бол 20 сая төгрөгөөр суралцсан. Америк доллараар 5,000 хэдэн зуун доллар. Тэгэхээр дээрээс нь өөрийнхөө бусад хөрөнгө оруулалтыг бодох юм бол бүгднийг нийлүүлээд бодох юм бол 20 сая төгрөг. Тэгэхээр зэрэг ийм үн цэнтэй дэлхийн шилдэг аргыг сураад та бүхэнд хамгийн
баг үнээр те хүрэх гээд ингээд хичээж байна. Өөрийнхөө цаг завыг бас зарцуулж байна. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулалт хийгээд за би яг энэ сэтгэл засалд анхаарлаа төвлөрүүлээд ач холбогдол өгөөд оролцсноо гэдээ ороод ирэх юм бол та өөрчлөлтийг амсах болно. За тэгээд энэ 21 хоногийнхоо одоо сэтгэл заслынхаа дараа танд 21 хоног сонсох тийм хайр харилцааны тухай бичлэг хийж өгнө. Энэ бичлэг нь ямар учиртай вэ гэхээр суур итгэл өмшлөө одоо өөрчлөлт чинь туслахал зорилготой. Хүний тарих өөрчлөгдөх чадамжтай 30 наснаас өмнө бол маш хурдан өөрчлөгдөнө. 30 наснаас хойш жоохон хэцүү удаашрдаг. Neuroplasticity тийм ингээд өөрчлөлтийг хүлээж авах чадамж нь бол одоо бага зэрэг удаашрдаг гэсэн үг. Тэгээд 21 хоног яагаад сонсох хэрэгтэй вэ гэхээр нейронуудын холбоос буюу таны тэр бодлын замналууд, тархиндх бодлын замналууд 21 хоног дотор өөрчлөгдөж эхэлдэг байгаа. Тэгээд суур итгэл өмшлөө өөрчилжөнгүүд бодлууд өөрчлөгдөх нь байна. Таны бодол өөрчлөгдөнгүүд таны сэтгэл хөдлөл мэдрэмж өөрчлөгдөнө. Мэдрэмж өөрчлөгдөнгүүд таны үйлдэл өөрчлөгдөнө. Үйлдэл өөрчлөгдөнгүүд амьдралын дадалчин өөрчлөгдөнө. Тэгээд амьдралын үр дүн чинь өөрчлөгдөнө. Тэгэхээр бүр анхны суур одоо гол одоо модоор бол яах нь модны суураас нь эхэлж засал хийж байгаа юм шүү дээ. За яг энэ тойргийг магадгүй юугаар харилцаагаар аваад үзье л да. За би хэлсэнтэй эмэгтэй хүмүүс өөрийнхөө дотроос хүн ер нь өөрийнхөө дотроос гоо сайхныг, сайн сайхныг олж чадж чадахгүй хүний өөрийгөө үн цэнэгүй амтан гээ голоод эхэлсэн тохиолдолд яг тэр дотоод ертөнцөө, гадаад ертөнц дээр ертөнцөө одоо дотоод ертөнцөө, гадаад ертөнцтэй тусгал болгоод бусад бүх хүмүүсээс бурууг хайж эхэлдэг, буруутгаж эхэлдэг. За тэгээ хажуудах нөхрөө бол хамгийн түрүүнд шүүмжилж байнгын ууртай, бухимдалтай чи болохгүй гэдэл одоо хамаг буруу муу мухайг нь олж харж хилээд байдаг болчтой гэсэн үг. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай ялгаа байхгүй. За тэгээд суур итгэл өмжлийн төвшөнд одоо би үн цэнтэй хүн юм байна. Би хайрлагдах хувьтай хүн юм байна. Би бол байгаагаараа хангалттай юм байна гэдэг тэр суур итгэл өмжлөө өөрчилжөнгүүд дагаад сэтгэл одоо бодол өөрчлөгдөнө. Тэгэхээр би хүнд 1 минутанд 35-аас 48 бодол төрдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр бодлууд нь яах нь ихэнх нь би ч одоо сайхан хүн шүү. Одоо өглөө босоод энэ өнөөдөр өглөө их сайхан болох нэ. За би ч одоо их аз жаргалтай сайхан хүн шүү гэд ингээд өөрийнхөө байгаа одоо өөрийнхөө сайн сайхныг олоод хараад эхлэх нь шүү дээ. Тэгээд дараа нь олж хараад тэр бодол нь өөрчлөгдөд ирэнгүүт мэдрэмж нь өөрчлөгдөнө. Нээхгүй сэтгэл тайван, амраа маглан, өөртөө итгэлтэй, сэтгэл тэнүүн, нэг л тийм дотроос нэх гоё гэрэлтсэн тэр сайхан мэдрэмжийг аваад эхэлнэ. Тэгээд тэр мэдрэмжийг аваад эхлэнгүүт үйлдэл өөрчлөгдөнө. Нөгөө босч ирээд л бүх зүйл болохгүй байна. Ингээд энэ дэлхийн норж байгаа юм шиг санагдаж байна. Манай гэр бүл ерөөсө болохгүй байна гэдээ орилж хашгичаад өглөө ингээд хөмсгөн зангидсан орж ирээд уурлахгүй одоо гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа магадгүй ажил дээр шигсэнтэй тэгээд харилцахгүй илүү сайн сайхныг нь олж хараад магтдаг ч юм уу одоо юу гэдгийг те сайн үйлдэлүүдийг хийж эхлэх нь. Тэгээд тэр сайн үйлдэл чинь давтагдсаар байгаад нэг мэтгэд таны хувь хүний нэг хэсэг буюу таны зан дадлын нэг болчихж байгаа. Тэгээд энэ зан дадал чинь өөрчлөгдөд байгаа учраас таны амьдралын яах нь үр дүн өөрчлөгдөд байгаа. Тэгээд хүсэж байгаа аз жаргалтай сайн сайхан хүний за сайн сайхан гэр бүлээ бий болгож чаднаа. Тэгэхээр энэ сэтгэл засал бол зүгээр нэг өнгөс төдий хийдэг зүйл биш. Цаад суур шалтгааны түвшинд өөрчлөлт хийхэд тусалдаг сэтгэл заслын арга байх нь гэдгийг хэлье. За бас нэг зүйл бас одоо ингээд дуусахаас өмнө бас нэг зүйл хэлье гэж бодож байсан нь юу вэ гэхлээр тийм бас нэг зүйл дурдаад хэлэхэд бол та хэнийг ч өөрчилж чадахгүй зөвхөн өөрийгөө өөрчилнө. За тэгээд би нөхөр өөрчлөгдөхгүй байгаа учраас одоо ингээд саллаа гэж салах юм бол салж болно. Мэдээж таны сонголт. Нөхөр араар тавьчаад байгаа учраас би саллаа гэж салж болно. Мэдээж таны сонголт. Тэгтээ дараагийн нөхөр одоо улам одоо дордуулж суудаг гэх юм уу? Яагаад гэвэл та өөрийгөө өөрчлөхгүй тэр хിവэрэ байгаад байгаа. Тэгээ яг хിവэрэ учраас хിവэр одоо яг тийм өөрийнхөө дотоод ертөнцийн тусгалыг дахиад энэ дэлхийгээс хайгаад яг тийм асуудалтай дотоод ертөнцид чинь байгаа асуудалтай тийм хүн дээр очиод наалтчихна гэсэн үг.
Тэгээд дахиад өөр хүнтэй суун, дахиад энэ асуудал давтагдана. Эхний 2 жил нэг романтик хайр гээд нэг сайхан байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгээд одоо 3 дахь 4 дахь жилээр бол жинхэнэ жилээс бол нөгөө power struggle буюу жинхэнэ хоорондоо тэр арга бэлгээ олох, тий, суурь олох, хоорондоо зохицолдох тэр гол хүчний тэмцэл эхэлдэг. Чи өглөө босоод кофегаа чи чанах уу, би чанах уу гэл тий. Тэрнээс эхлэж штэ чи машинаа барих уу, үгүй юу гэдэл жижигхэн асуудлууд төр эхэлнэ байгаа. Тэгээд энэ асуудлыг үнэхээр сайн дахиад энэ асуудлыг давж чадахгүй бол гэр бүл дахиад сална. Тэгээд хэрвээ даван тулж чадах юм бол жинхэнэ хайртай очирно. Жинхэнэ хайр бол гайхалтай амар амгалан. Жинхэнэ та өөрөө тэр хайранд байхдаа өөрчлөгдөж идэг, өдөр болгон баяр жаргалтай байж идэг тийм гайхалтай mature хайр байгаа. Энэ хайрыг хүн болгон хүртэх хувьтай, бас энэ хайрыг бий болгох боломжтой гэж хэлмээр байна. За тэгээд бас нэг зүйлийг сануулж ирэхэд бол эмэгтэй хүмүүс өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгөх чадамж нь илүү сайн. Яагаад гэвэл эн чинь хүүхэд төрүүлж, өсгөөж тий хүүхэд дотроо өөрийнхөө гэзэнд бий болгож штэ, одоо амьдруулж штэ. Тийм учраас эмэгтэй хүний ухамсар одоо хэмтэй хүн ухамсараа нээх өөрчлөгдөх чадамж илүү сайн. Гэхдээ ингэж чадахгүй бол асар их хэцүү одоо шулам шиг болно гэх юм. Хамаагүй тэгэж хэлж болж байна уу юу? Асар хүнд болдог. Хэцүү хүн болдог гэх юм уу та. Тэгэхээр энэ сэтгэл засалд миний бодлоор бараг 90%, 90% эмэгтэйчүүд орж ирэх болоо гэж бодож байна. Тэр нь ч бас зөв. Яагаад гэвэл эмэгтэй хүн илүү тэр дотоод ертөнцөө ойлгох, өөрчлөх чадамж нь илүү сайн байдаг. Тэгэд аяндаа та өөрчлөгдөөд эренгүүд та нөхрөөсөө харилцаанаасаа сайн сайхан зүйлийг нь хороод эхэлнэ. Тэгэд эренгүүд аяндаа нөхөр чинь дагаад баг багаар өөрчлөгдөнө. Тэгснээс таныг дагаж одоо харж үлгэр жишээ болж өөрчлөгддөг болохоос биш та чи өөрчлөгд гэд өөрчилж болохгүй нэ штэ. За тэгээд энд миний ажилласан хосууд дундаас бол одоо 50 настай 60 настай хэрнээ одоо хүртэл харилцааны асар асуудалтай хоорондоо асуудалтай хайрлаж чаддгүй хүмүүс өндөө байгаад байдаг. Тэр нь юунаас болдог гэхлээр нөгөө эмэгтэй хүн нь эрэгтэйгээ дээрлэхэд чи өөрчлөгд би өөрчлөгдөхгүй би яхаараа дандаа өөрчлөгд юм бэ чамд 2 хүүхэд 3 хүүхэд гаргаж өгөө үсттэй гэдэг ингээд дандаа нөгөө өөрчлөлтийг бие биенлүүгээ чихээд бие биендээ буруутгаад байгаатай л холбоотой байдаг. Тэгэхээр буруутгал шийтгэл зэмлэл хинэгнээсээ одоо өөрчлөлтийг шаардах нь хизээж сайн сайхныг таны харилцаанд сайн сайхныг бий болгож чадахгүй нэ гэдгийг хэлмээр байна. За ингээд асуулт байхгүй байх шиг байна тий. Баярлалаа. За комментэн өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Асуулт байхгүй байх шиг байна. Өнөөдөр ингээд дуусгая. Лайва хадгалчихнаа. Тэгээд та бүхэн дараа нь орж үзээрэй. За ингээд 14-ний өдөр өглөө 9 цаг 30 минутаас уулзцгаая.